Та хүүхдийн сэтгэл зүйд хэр анхаардаг вэ? Хүүхдээ хичээлээ хийх орчныг нь бүрдүүлж, хүүхдээ хөгжүүлэх сургалт дугуйланд хамруулж байгаа ч гэсэн хүүхдийн сэтгэл зүй орхигдуулаад байгаа юм биш үү? Сэтгэл санаа нь тавгүй байгаа хүүхэд дараагийн амжилтыг гаргахад хүндрэлтэй байдаг. Магадгүй та хүүхдийнхээ нэгэнтэй харьцуулахаас өмнө хүүхдийнхээ давуу тал, сул талыг таньж мэдэн тухайн хүүхдийн хүсэл сонирхол, мөрөөдөл хийх дуртай зүйлийг нь хэр сайн дэмжиж чадсан бэ гэдгийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Харин үүний дараа хүүхдийг сонсоод үз. Хүүхдийг сонсохдоо загнах гэж биш, буруутгах гэж биш, зэмлэх гэж, зөв бурууг нь шүүх гэж биш, зүгээр л хэлсэн үгийг нь ярьж буй сэтгэл хөдлөлийг нь анзаараад магадгүй шимээгүй сонс. Таны хүүхэд ч гэсэн хүсэл мөрөөдөлтэй, зоригтой, тэмүүлэлтэй гэдгийг, таны хүүхэд ч гэсэн шантарч, гомдож, ядарч, сэтгэлээр ундаг гэдгийг та мэдэх болно. Энэ бүхний дараа та хүүхдээ өөр өнцгөр харах байх. Хүүхэд бүрт өөрийн өнцгөр гэрэлтэх боломж байдаг. Дэмждэг харилцаанд донд ямар ч хүүхэд өөрийгөө нээж хөгжүүлж чаддаг. Таны хүүхдэд хамгийн том дэмжигч нь бас шүүмжлэгч нь та байсаар байгаа. Тиймээс та хүүхдээ сэтгэл зүгээр нь дэмждэг байгаарай. Бид ч бас танд болон таны хүүхдэд тулгамдж буй сэтгэл зүйн асуудалд дэмжиж туслахад бэлэн байна.